За энэ 7 хоногийн алтны хөдөлгөөнд хэдүүлээ хамтдаа анализ хийе. За алтны хөдөлгөөнийг би дээшээгээ гэж бодож байгаа. За яагаад тэгж бодож байгаа вэ гэвэл 30 минутын лаг нь тавиад үзвэл за 1 цагийн лаг тавьсан ч болно. За 1 цагийн лаг тавиад үзвэл эндээс үндсэн хөдөлгөөн яваад pull back нь энд татаад шилжүүлэгчийн хөдөлгөөн pull back хэмжээсийн гүйцэл. За яг энэ ихний энэ л дээ. За ингээ хэмжээсийн гүйцэлд явсан. За хэмжээсийн гүйцэлд явхад дахиад энэ хэмжээсийн гүйцэлд ханчаад буюу all time high одоо хийгээд явж байгаа. Энэ төвшнгөөс доош уналт татах байсан уу гэвэл хөдөлгөөн бол цагийнхаа дахиад өсөлттэй байх боломжтой байгаа тийм. За тэгэнгүүт би энийг юу гэж бодож байгаа юм бэ гэвэл шилжүүлэгчийн хөдөлгөөн магадгүй тийм. Магадгүй шүү. Энэ хавьд дуусаад доошоо pullback татах үед энэ одоо бидний татах энэ лав. Энэ лав шилжүүлэгчийн одоо хөдөлгөөн байсан шүү дээ энэ өмнө. Энэ лав одоо энэ хөдөлгөөний хувьд үндсэн хөдөлгөөн болоод ингэж татагдаад за ингээд татах үед нь үндсэн хөдөлгөөн боيو энийг шилжүүлэгчийн хажууд аваачаа тавингууд. Окей энд шилжүүлэгч ханжаа бол энэ чинь богино болчихж байна тийм. Нөхцөлийг биелүүлж чинь. За ингээд үзэх үед дээшээгээ одоо энэ 0-оос 1 гэдэг энэ хэмжээг энэ дээшээгээ ингээд явуулах боломжтой болж байна. Тэгээ үндсэндээ шилжүүлэгчийн хаяа тогтоогоо доош унаад үндсэн хэмжээ дээш хандлаа. Ийм бүтэц явах юм болов уу гэж би алтыг бодож байна. Тэгээ алт all time хаяа хийгээ явж байгаа бол магадгүй pullback нь дахиад нэг ийм богино занд явах боломжтой. Гэхдээ энийг жоохон pullback-ийн хөдөлгөөнийг ажиглах хэрэгтэй болж байна. За биткойныг хэдүүлээ тавиад үзвэл биткойныг ийм хөдөлгөөнийг хийж гисэн явж байгаа. Шилжүүлэгчийн хөдөлгөөн үндсэн хэмжээгээ. Тэгээд эндээс магадгүй шууд ингэчих юм болов уу гэдэг ийм бодолтой байгаад байгаа. Тэгээд pullback доош нэг татвал тонсан. Тэгээд үндсэндээ миний хувьд бол нэг энэ хэмжээг л юм. Гэтэ одоо энэ нөгөө хөдөлгөөнүүд дийлэнх нь одоо биткойнч байна уу? Алтны хөдөлгөөнч байна уу? Бүгд нөгөө ингээд шилжүүлэгчийн хөдөлгөөний яваад байгаа тултаа яг шилжүүлэгчийн хаяа хаана тогтох вэ гэдэг нэг жоохон асуудал болоод байна л да. За нэг ийм бүтцтэй байгаад байна. Том цагууд нь. За pound USD бол мэдээж дээшээгээ нэг хөдөлгөөний бүтц явцсан байгаад байгаа. За pound yen бол нэг юм тааламжтай гоё биш. За pound NZ-ийг би бол дахиад ч доошоо гэж бодож байгаа. Тэгээ эндээс шилжүүлэгчийн хөдөлгөөн яваад эндээс үндсэн хэмжээгээд магадгүй ингэж татаад нэг ийм хөдөлгөөний бүтц явах юм бол удаал гэсэн ийм таамагтай байна. За алтны хөдөлгөөн мэдээж миний хамгийн чухалчилж үздэг хослол бол алт. Тэгээд алтны хөдөлгөөн бол нэг ийм бүтэц хийж чинь. Тэгээд 5 минутын хөдөлгөөнийг нь тавиад үзвэл ингээд шилжүүлэгчийн хөдөлгөөнтэй ингээд үндсэн хэмжээтэй хансан. Дахиад 1 минутыг нь тавиад үзвэл үндсэн хэмжээ нь ханахтаа дахиад шилжүүлэгч үндсэн хэмжээгээд жоохон дутуу байна. Тэгээд ингээд очих баха. За яг энэ богино зайны хөдөлгөөнч ID мэдээж очихгүй. За алтыг би нэг ийм таамагтай, ийм нөхцөлтэй хүлээж байгаа шүү. За энэ 7 хоногийн таамаг нэг юм. Алт энэ 7 хоног бүхэлдээ магадгүйтэй нэг таталт хийгээд бүхэлдээ өсөх байхаа гэж бодож байгаа. За бүгдэнд нь амжилт хүсье.